Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь одоо хаалттай гормоор төсвөө хэлэлцэж 2025 оны нийслэлийн төсвийг баталсан асуудалд бол миний хувьд би одоо маш их игдүүцэж байгаа. За яагаад игдүүцэж байна вэ гэдэг тэгэхээр одоо нийслэл хотод амьдарч байгаа иргэд та бидний одоо хөц усаа урсаж байж олсон орлогын маань 10%-ийг нь сар болгон хувь хүний орлогын албан татвараа гэж авдаг. За энэхүү бидний цалингаас шууд суудгаж авч байгаа тэрхүү 10% татвар чинь нийслэл хотын төсвийг бүрдүүлдэг гол татвар юм аа. 2025 онд нийслэл хот маань 3.8 их найд буюу бидний одоо энэ нийслэлийн түүхэнд хизээж байгаагүй хамгийн өндөр төсвийг баталсан жил байлаа. Гэтэл энэ их төсвийг бүрдүүлж байгаа ард иргэдээс нь энэ нийслэлд амьдарч байгаа энэ татвараа төлж байгаа ард иргэдээс нь нууж хаалттай байдлаар төсвийг баталдаг нь одоо жоохон ямар учиртай юм. Ямар хулгайгаа эднэр одоо ямар төсөвт одоо энэ буруу болох зүйлийг оруулсан учраас гэж хаалттай хэлцэж байгаа юм. Энэ дээр нь нийслэлд байгаа ардчилсан намын бүлийг яагаад дуурсангүй? Яагаад энэ хулгайч нарын үгэнд нь энэ ятгалагт нь ороод эднийг хүчирхийлэлд нь автаад энэ байдал дээр таг дуугүй байгаа юм бэ? Яагаад ийм увайгүй байгаа юм бэ? Энэ хаалттай гэдэг эмнэ чаар дандаа хулгай байдаг юм аа. Дандаа худал хуурмаг байдаг юм аа. Одоо хэдэн жилийн өмнө ногоон автобусны хэрэг гээд бөөн дулаан болж байсан шүү дээ. Тэр чинь усан нууцад оруулж гал хулгайгаа хийцэн байсан шүү дээ. Гэтэл нийслэлийн төсвийг хаалттай хилцэж байна гэдэг бол энэ 3.8 ихний дотор чинь бидний ястай чихийг сэрцэлгэж одоо харсан хүний нүднээс нь цус урсмаар тийм аимшигтай хулгай байгаа бол ийм зүйлийг хийж штэ. Ер нь энэ төсвийг хаалттай хилцэх эрхийг ер нь хэн олгосон юм? Хизээ ер нь ийм байсан юм. Монгол улсын их хурл нь хүртэл өөрийнхөө төсвийг нээлттэй ил тод болгоод ард түмнийхээ шүүмжлэл хилцүүлгийг даваад тэр битэл батлсан төсвөн задраад хориг тавигдаад ингээд дахиад орж ирж хахад нийслэл ер нь хаалттай хилцдэг хин юу юм? Дээрээс нь энэхүү хаалттай хилцүүлгийнхээ үеэр ард иргэд та бидний авдаг автомашины татварыг 5 дахин нэмчихсэн. Өөрөөсөө яг 2-3 гэж худлаа ярьж байгаа боловч яг үндсэн концепцийг харахад 5 дахин нэмсэн байл шүү дээ. Өнөөдөр нийслэл хотод хамгийн их холигддог пүрүс машинтай хүн жилд 42 мянган төгрөгийн татвар төлдөг байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн автошины татвар нь л ихэд 172,800 болсон байна шүү дээ. 1800 мотортой пүрүс 30, пүрүс 40, 41 машины маркын машинаас авдаг татвар нь тийм өндөр болсон байл шүү дээ. Дээрээс нэмээд автомашины замын хураамжийг нь 5 дахин нэмчихсэн. Энэ их мөнгийг нэгэнт одоо ард иргэдээс татварыг нэмж байгаа юм бол үндэстэй тайлбарладаг юм аа. Үндслээ тайлбарладаг юм. Яагаад вэ гэхээр Улаанбаатар хотод бүртгэлтэй ийм тооны машин байна. Ийм машинаас ийм хэмжээний татварыг авах юм бол ийм хэмжээний төсөв бий болох юм аа. Энэ мөнгөөр чинь 2025 онд иргэд та бүхэндээ одоо яармагт нь ийм гүүр тавина, туулын дээгүүр ийм гүүр тавина. Энэ гэр хорооллыг чинь ингэж замаар холбоно. Орос улсны хотын хороолоор нь ийм шин зам тавина. Замын сүлжээг ингэж өргөдөх юм аа. Өвөн зарцуулагдах юм аа. Дугуйн зам нь ийм километр дугуйн замыг эндээс тэр байшил тавина. Өвөн тийм төрөг шаардлагатай энэ мөнгө зарцуулагдах юм аа гэж тайлбарладаг байхгүй юу? Тайлбарлаж татварыг нэмдэг байхгүй юу? Тэгвэл ард түмэнд дэмжин шүү дээ. Гэтэл яагаад тэрийг тайлбарлахгүй байгаа юм? Энэ бол зүгээр л одоо эх жил тэр их хэмжээний татварыг хурааж бүрдүүлчихэд магадгүй дахиад бордоор төлөөл яах. Дахиад тэд нар явган хүний одоо бордоор тавихын тулд сүйтгэсэн явган хүний замаас солиод ингээд нэг өөрөөр хэлбэл жолооч нарт иргэдэд ямар ч ээлгүй одоо тийм бүтээн байгуулалт зарцуулахаар болцсон байвал яах. Энийг бид нар мэдэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яагаад хаалттай хүчний цаана энийг хилцэж байгаа юм? Яагаад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлууд нь ийм байна гэдэг тэрийг тодорхой гаргахгүй байгаа юм, мэдээлэхгүй байгаа юм. Энэ бол маш том хулгай ихж байна. Энэ бол Нямбатар тэргүүтээ Монгол ардын нам, нийслэлийн Монгол ардын намыг ер нь Нямбатарын нийслэл засаг даргаас нь огцруулах хамгийн том үндэслэл юм аа. Ард иргэд та бүхэн минь зүгээр ингэж хард суучаад хамаг одоо мөнгөө хамаг цалингаасаа суутуулж байгаа тэр мөнгөө яагаад ингэж өрн тараа хийж зөвшөөрч байгаа юм. Нямбатарыг огцруулахын төлөө сүмөр жагсайл та нэгдэл та нийслэлийн засаг даргахийн үүдэн зогсоё л тоо. Яахаар энэ хүний энэ дураараа дүргэж байгаа энэ хуйлгүй авирж байгаа үйлдэлийг бид нар төвчих ёстой юм. Ингэж болохгүй байхгүй юу? Өнөөдөр энэ төсвийг хаалттайгаар хилцдэг энэ эрхийг энэ нийслэлд хэн өгсөн юм? Ямар хуулиар олгосон юм? Тийм хуулийг би л мэдэхгүй, төсвийг хаалттай хилцэж баталдгийг би л мэдэхгүй. Мэдэхгүй шүү дээ. Тэгтэл хуульд байхгүй эрхийг эдгээр өөртөө авдаг эдгээр хэн? Эдгээр энэ 2024 оны орон нутгийн сонгуульд гаргасан зардлаа нөхөж авахын тулд энэ төсөвт хэний санаанд оромгүй хулгай лаврууд суулгагдсан байгаа юм билээ. Хэн мэдх юм? Тиймээс цөмөрөө шаардъя. Ингэж нэг одоо чив чимээгүй зогсчоод эдгээр хулгай лаврыг нь өргөжлүүлдэг энэ балиар байлаа болио.
Улсын хурлын гишүүн Лодой Самбуу нийслэлийн засаг даргаас алан бичиг явуулсан юм бил. Та энэ 2024 онд зам засвар нэрийн дор одоо тэр жилийн 11% хөвдөө тэр 500 тэрбумын бондын 150 тэрбум зарцуулсан байлээ. Тэрийгээ тэр бүх мэдээллийг явуул. Ямар замд ямар хэмжээний мөнгө зарцуулсан. Тэр чинээр давхарлаж буцахдаа хэдийн хэмжээний хөрөнгө зарцуулсан. Давхарлаж буцах зардал нь гарсан юм уу? Эсвэл цоошинд зам тавих мөнгөөр тэр ажлыг хийлгэсэн юм уу? Ер нь тэр бордурыг ямар мөнгөөр сольсон? Ямар компаниуд шалгарсан? Тэрийг нь тендерийн хороо нь яаж үнсэн? Тэрийг явуулаа гэд алан бичиг явуулахад улсын хурлын гишүүнд өгөөгүй байгаа шүү дээ. Монгол улсын их хурлын гишүүн хүн бол Монгол улсад болж байгаа бүх мэдээллийг татаж авах шууд эрэхтэй тийм кандидат байхгүй юу? Тэгтэл улсын хурлын гишүүнд нь үрж мэдээлэл өгөхгүйгээр энэ хулгай лаврыг нууж шүү дээ. Ингэж хуйлгүй авирилж шүү дээ. Энэ Нямбатар гэж юу юм төлгөн коммунист. Өнөөдөр энэ татварыг дур зоргоороо нэмдэг эрхийг энэ хүнд хэн олгосон юм? Ер нь эцэст нь ард иргэд та бүхэндээ хэлэхэд ер нь энэ эрх баригч нарт хэлэхэд үеийн үед энэ хүн төрлөختийн бий болсон цагаас хойш үеийн үед цус урсгасан бүх тэмцэл нь юу гэдэг вэ гэхээр нөгөө дарлагч ангийн эсрэг, нөгөө хуйлгүй авирдаг, шунан мүйддэг, сорон шундаг тэр эрх баригчдын эсрэг тэмцэл байсан юм аа. Ерөөсө тэмцлийн шалтгаан нь татвар л байсан юм. Гэтэл өнөөдөр бидний амьдрал ямар байгаа вэ? Орж байгаа орлого маань амьдралд хүрж байгаа юу илүү? Ийм хүнд хэцүү байхад татварыг дур зоргоороо нэмээд бидний одоо амьдралдаа зарцуулдаг байсан мөнгөийг маань хуу хамаадахад ингээд хүлцээ сууж байгаа нь ямар учиртай юм? Одоо болио, одоо зогсъё. Одоо энэ хуйлгүй авирдаг, хууль баталгаад хуу хамдаг. Одоо тэр хуурамчаар одоо нэг нууц гэдэг тамга гаргаад хаалт гэдэг хөшөд татаад ингэж хийдэг хулгайлдаг энэ лойрыг цөмөрө талсан зогсоох цаг болж ий. Тэмцэцгээ та бүхэн нэг дээрээ ерөөсөн.